За пикометрээр хэмжилт хийж 3 удаа хэмжилт хийхээс гадна заримдаа ойролцоо 3 хэмжигдэхүүн гарахгүй бол бас 5 удаа хүртэл бас хийж болно. За тэгээд энэ заагуурыг бол 0 дээр ингээ болгоод за тэгээд 50 амьсгалаа авч гаргачаад одоо тэгээд гүнзгий амьсгаа авч байгаа нэг энийг амандаа игээд шүдэрээ зөөлхөн зуугаад тий юугаа амаа сайн жими чин тэгэл хамгийн хүчтэйгээр ингээ үлдээч. Ингээд болоо. За 3 амьсгалаа гаргачих. За гүнзгий амьсгаа авчих. За амандаа игрээ үлээгрээ. Аха. За сайн байна амнаас авч. За хоёлаа энэ 110 биш тий. За хоёлаа энэ дээр хэмдэглэх. Өшөө хурдуулаарай заа. За сайн байна. За ингээд 0 дээрээ тавиад гүнзгий амьсгаа авлаа. За. За амнаас авчих. За сайн байна. Одоо 230 бай тий. Сайн байна. Одоо энэ шиг үлдэн шүү. За өшөө хүчтэй үлээгээрэй. За дахиад хоёлоо 0 дээр нь тавиад за 3. За. Сайн байна. 240 боллоо шүү дээ. За зэн. За одоо чи өөрөө байрлаа гэж 0 дээрээ тавина. За. Эмслээ сайн гаргалаа. Хурдан. Оо зүйтэй онц байна. За бүр 260 боллоо. За одоо дахиад нэг үлээчээ. За яад вэ 240 30 гэ хоорондоо 30-аас 20 зүрхтэй. За 0 дээрээ тавина. За. Нөө зүйтэй хэд болов? Өө бүр 270 болсон уу? 70. За 80. За 280. За чи жоохон амарч байгаад өөрөө барихаар бүр тухтай айгуу дажгүй юм шүү дээ тий. За одоо нэг удаа ичдгээ хойлоо дуусна. За сайн байна. Онц. За хэд болсон? 270. За зүйтэй. За одоо тэгээ энэ 270 биш үү? Энэ 3 ингээ ойролцоогоод тэгэхээр ойролцоогийнхаа хамгийн дээдлийнх өнөөдрийн байж байгаа хэмжигдэхүүн байна гэж үзнэ. Тэгээ өглөө ороод тогтмол цагтаас ингэж хэмжижвэл сайн шүү. За сайн байна. Баярлалаа. За тэгэхээр амьсгал гаргалтын хурдны дээд хэмжээг ойролцоо 3 хэмжигдэхүүний хамгийн дээд хэмжээсээр авна. Тэгэхээр энэ хүүхдийн тухайд бол энэ 280 гэдгийг сонгож авах нь зүйтэй. Амьсгал гаргалтын дээд хурдыг хүүхдэд норм үзүүлэлтийг харахтаа хүүхдийн өндрөөр гаргасан норм хэмжээтэй харьцуулан үнэлнэ. Пикометрийг өглөө оройд 2 удаа хэмжиж тусгай хуудсан дээр тэмдэглэдэг. Пикометрийг тогтмол хэмжиж заншснаар астмыг хянах, сэдэрлийг үнэлэх, эмчилгээний үр дүнг тооцоход чухал үзүүлэлт болтгоо.